За компьютер график дизайны уран сайхны шийдэл энэхүү хичээлийн гол зорилго нь бол дүрслэгийн элементүүдийг ашиглан уран сайхны тодорхой төвшөнд гүйцэтгэх тэр ажлын эхлэл гэдэг утгаараа нэлээд чухал гэж бодож байна. За та бүхэн зохиомжийн хичээл үзсэн байна. Зохиомж дээр бол visual element гэдэг дээр өнгө, дүрс, баланс, ритм, хөдөлгөөн, харьцаа зэрэг энэ болгон байна нийлжээс тэр дүрслэх урлагийн гол элемент болдог гэдгийг үзсэн байгаа. Тэгэхээр эдгээр урд үзсэн онлынхон хичээлүүдийн мэдлэгээ ашиглаад өөрсдийн гаргаж ирсэн санаагаа тодорхой гүйцэтгэлтэйгээр хийх энэ хичээлийн гол зорилго болж байгаа. За тэгэхээр уран сайхны илэрхийлэл гэдэг угаасаа энэ нэрэн дээрээс аваад үзсэн ч гэсэн зайлшгүй өөрсдийн сонирхсон сэдвийн дагуу зохиол бичих шаардлагатай болж байгаа. За тэгээд энэхүү зохиол маань маш богино хэмжээний байх ёстой. Хамгийн гол нь компьютер график дээр энэ яаж илэрхийлэгдэж болох вэ? Ямар шүү дөрүүд байх вэ? Дөрөв нь эсрэг дүр байлаа гэхэд энэ эднүүсийн хоорондох зөрчил ч юм уу ямар нэг гаргаж ирж байгаа тэр санаа чинь эхлэлтэй байх ёстой, өрнөлтөө байх ёстой, эцсийн бүлэгт төгсгөлтэй байх ёстой. Энэ гурван хэсгээр маш анхаарлаа зөв төвлөрүүлж зохиолоо бичих шаардлагатай байдаг. За зохиол бичих явцдаа зохиолын маань гол дүр, туслах дүр, тэр орчин тойрон тэр жижиг хэрэгслүүд тэр ямар шүү хэлбэр дүрстэй өнгөтэй байх уу гэдгээ давхар бодоод явж байвал та нарын зохиол дараа нь яг уран сайхны дүр дээр гарахад нэлээд тийм төхөнтэй болох ёстой юм аа. За зохиол бэлэн болсны дараа бол хамгийн эхлээд авч үзэх ёстой юм бол уг зохиолын гол дүр ямар дүртэй байх вэ? Чиний гаргаж ирж байгаа санаан дээр чинь энэ дүр ямар шүү хэлбэр дүрс хувцс хунартай байх вэ гэдгийг нэлээд сайн гүнзгий бодох шаардлагатай гардаг. За гол дүр гэдэгт нэг дүрч байж болно, хоёр дүрч байж болно. Яг гэвэл гол дүр гэдэг утгаараа сайн санаа, сайн талх гэдэг ч юм уу, муу талх гэдэг ч юм уу тэр утгаараа энэ нэг дүр нөгөөгөө өөрийгөө тодтогч байдаг гэдэг хэлбэрээр гаргаж ирэх нь. Энэ болгоныг маш сайн гүнзгий бодсны эцэстээр тухайн дүр гарч ирэх эскизний үйл явц эхэлнэ. За эскиз хийж явахдаа ерөөсөө энэ компьютер график дизайны уран сайхны шийдэл дээр гарч ирж байгаа дүрүүд маань хэтэрхий бодиттой байвал ямар шүү байх вэ те? Хэтэрхий хийсвэр юу аа мэдэгдэхгүй танигдахгүй байвал ямар шүү байх вэ гэдэг дээр нэлээд сайн гүнзгий бодохгүй бол чиний хэлэх гэсэн санааг чиний гаргаж ирж байгаа гол дүр маань гаргаж ирж чадахгүй байх тийм тохиолдол үүсч магадгүй гэдгийг бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй. За дараачийн үе шат маань ойлгомжтой гол дүр гараад ирсэн байхад бол тэр гол дүр хаана ямар орчинд энэ амьлж ямар орчинд энэ үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг зайлшгүй гаргаж ирэх ёстой. За энэ дээр нэг анхаарах ёстой юм юу байдаг вэ гэвэл тухайн орчин хизээ хэдий энэ манай гариг дээр юм уу, өөр гариг дээр юм уу, уул газар доор юм уу, тэнгэрт юм уу гэдэг энэ орон зайхан баримжаанаас эхсүүлээд таанаас тодорхой хэмжээгээр интерьер эдлхүүний тодорхой тийм шийдлүүд хийх хэрэгцээ гарч ирнэ. Энэ дээр юу вэ гэвэл тухайн гол дүрийн чинь ч юм уу тэр дүрнүүдийг чинь хэрэгжилж байгаа багаж хэрэгсэл сандал ширээ гэдэг ч юм уу те энэ болгон нэлээд тийм хийсвэр сэтгхүү хийсвэр утга санааг гаргах гэж байгаа бол маш туйлын хийсвэр байх хэвээр зүгээр хоёрын хооронд бодиттой ч юм шиг хийсвэр ч юм шиг тийм санаа гаргаж ирвэл тийм эскиз гарч ирвэл нэлээд тийм хүндрэлтэй байдалд орно. За өөр нэг асуудал бол орчны асуудал гэж ярьсан тийм ээ.
За хувц сонрын асуудал. Гэхдээ энэ дээр хамгийн гол биднээсийн гол баримтлах хэрэгтэй юм бол дээр хэлсэн visual element гэдэг. Энэ бол зохиомжийн гол зэвсэг байгаа тийм ээ. За энэ тухай бид бас нэлээд ярилцах шаардлагатай гэж бодож байгаа. За ингээд зохиол бэлэн болсон, ерөнхийдөө гол туслах дүрүүд бэлэн болсон. Одоо юуны ажиллагаа явуулах хэрэгтэй гэвэл одоо кадр тус бүр дээр өөрийнхөө тэр өрнөлийг ямар шүү хэсгээс нь яаж зоож өгөх үү гэдэг асуудал нэлээд гол болж эхэлнэ. За кадрын зохиомжийг бол яг нэг хэмжээтэй хуваасан цаасан дээр кадр болгоныхоо үйл явцыг ямар шүү маягаар зоож өгөх вэ гэдэг дээр одоо кадрын зохиомжууд гарч ирэх ёстой. За энэ дээр гол анхаарах ёстой юм бол юу вэ гэвэл бас мөн дээр хэлсэн хаана кадрынхаа хаана юугаа байрлуулах вэ? Хаана дүрсээ байрлуулснаар орон зай гарч ирж байна. Хаана дүрсээ байрлуулснаар тэр хөдөлгөөн гарч ирж байна. Тэр ритм гарч ирж байна. Тэр кадр чинь хаана ямар балансаар энэ кадр энэ зохиомж энэ дөрвөлжин дотроо багтаж одоо тэндээ сууж өгч энэ зэргийг нэлээд сайн гүнзгий бодох хэрэгтэй. За кадр тус бүрийн скиз хийсний дараагаар энэ скиз бол нэг удаа хийгдэх ажил биш. Энийг бол нэлээд олон янзаар камеруудын байрлалуудыг нэлээд олон талаас нь сонирхолтойгоор тавьж өгч тэгсний дараа скизээ явж дууснаа. Энэ скизийг бол хүн болгоноор баталж одоо тодорхой хэдэн чихэг кадр байх уу гэдгийг ярилцаж тогтох хэрэгтэй болж байгаа. За энэ кадрын скизнүүд бэлэн болсны дараагаар одоо гүйцэтгэлийн ажилд орох хэрэгтэй. За энэ дээр бол гүйцэтгэл бол их том хийвэл удаан үргэлжлэн тийм ээ. Их бага хийвэл тэн дээр чи юм бус тэмнийхээ тэр асуудлыг шийдэж чадах тэр нөхцөл чинь нэлээд хомс болоод ирнэ. Тэгэхээр зөвхөн хамгийн оптималны хэлбэр бол ерөөсөө А4-ийн цаасан дээр хийгээд эхлэх хэрэгтэй. Энэ бол нэлээд удаан үргэлжлэх ажил байна. Энэ маань бол 11 дахь 7 хоногоос 15 дахь 7 хоног хүртэл энэ ажиллагаа үргэлжлэнэ. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл одоо А4-ийн цаасан дээр бүх гүйцэтгэлээ өнгөтэй одоо ямар материалаар сонгож авчихын те энэ болгоноор хийж гүйцэтгэнэ гэсэн. За 15 дахь 7 хоногоос эхлээд тухайн кадр зурсан кадруудаа сканердэж Photoshop-ийн програм дээр зарим нэг засваруудыг хийх ёстой. За энэ засварыг нэг гол анхаарах ёстой юу байдаг вэ гэвэл тухайн хийсэн ажил чиний өөрөө чинь сонгож авч байгаа тэр одоо график ажиллагаа байгаа. Тэр ажиллагааг эвдэж болохгүй. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл Photoshop-ийн тэр өнгөнүүдээр биш чиний өөрөө чинь сонгож гаргаж ирсэн өнгө, чиний өөрөө гаргаж ирсэн тэр фактур, чиний өөрөө гаргаж ирсэн тэр орон зай гэдэг юм баримталж Photoshop дээр ажиллаж зөвхөн ганц нэг зураасны засвар ч юм уу, өгөөл ганц нэг чангалж бүдгрүүлэх ч юм уу тиймэрхүү талын юмнуудаа л хийх хэрэгтэй. За ингээд Photoshop дээр засаж янзлсны дараагаар одоо кадруудын зохиомжийг хэвлэж гаргах хэрэгтэй. Хэвлэж гаргасан зохиомжоо бидэнд байгаа нөгөө хавцсандаа бүгдэрмийг хийгээд тэгээд яг одоо шалгалтанд бэлдээд энэ асуудал бол одоо ерөнхийдөө дуусах хэрэгтэй. Зүгээр энэ дээр цаашаа зүгээр ерөнхий анхаарал юу байх вэ гэдэг дээр нэмээд хэлчихэд энэхүү уран сайхны шийдлийнхаа ажлыг таанаас ямар ч материалаар сонгож хийж болно. За биднээс юм мэдэх усан будаг, гуаш, пастел, түүш, үзэг харандаа гэд бүх төрлийн материалаар хийх ёстой. Хийж болно тийм. Энэ дээр яагаад ингэж ярьж байгаа гэвэл одооноос бид өөрсдийн гэсэн графиктай болох ёстой. За хүн болгон өөрөө гэсэн мэдээж ертөнцтэй байгаа. Тэрнтэйгээ адилхан хүн болгоны гаргаж ирж байгаа тэр илэрхийллийн онцлогууд өөр байх тусмаа тухайн дизайнер хүн, тухайн оюутны бол
өөрийнх нь мөн чанар бусдад ил тод явж байдаг. За нэг ажиллагааны хувьд бол нэг өшөө ажиллагаа гэдэг дээр нэмээд бас нэг хэлэхэд бид урлагийн түүхийн хичээл үзсэн байгаа. За урлагийн түүхийн хичээл дээр маш олон янзын измүүд байна. За магадгүй аль нэг изм чиний сэтгэхүйд тохирдог, чиний бодол санаатай нийлдэг бол тэр измийнхээ ерөнхий тунхаг, ерөнхий зарчмыг бариад бас асуудлыг надад зохиомжн дээр энийг бас тодтогч болно. За ингээд энэ уран сайхны шийдэл дээр хийгдсэн энэхүү ажил маань та бүхний анхны бие дааж өөрийнхөө бодол санааг илэрхийлэх тэр ажлын анхны болж байгаа учраас энэ дээр нэлээд тийм төвлөртэй нэлээд идэвхтэй ажиллах шаардлагатай.